x нь 4-өөс багыг графикаар илэрхийл гэсэн байна. Энд бүгдээрээ тоон шулуун зуръя. Тоон шулуун зурлаа. Энд тэг байна гээ. 1 2 3 4 5. Тэгээс баг талыг бас тэмдэглэе. Хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4 гээд үргэлжлэнэ. Одоо бид 4-өөс бага бүх x-ийг тэмдэглэх ёстой. Бид 4-ийг оруулахгүй, 4-өөс бага буюу тэнцвүүгээгүй шүү дээ. 4-өөс бага гэсэн. 4 орохгүй байгаа гэдгийг харуулахын тулд яг 4 дээр жижиг тойрог зурна. Энэ нь 4 ороогүй гэдгийг илэрхийлэх болно. Хэрэв бид 4-ийг оруулж байгаа бол энэ цэгийг битүү бутна. Бүх утга 4-өөс бага гэдгийг харуулахын тулд 4-өөс доош байх тоон шулууныг бодно. 4-өөс доош ингээд энэ сумыг бас ингээд бодно. Энэ бүх утга 4-өөс бага. Шалгаад үзэн ч болно. Хөх өнгөтэй хэсэг дээр байгаа ямар ч утгыг шалгахад энэ хөх өнгөтэй хэсэг байна. Сүрэг 2 нь 4-өөс бага. Хэрэв энд нэг утга авбал 2 байна. Мөн л 4-өөс бага. 4 орохгүй байгаа. Яагаад гэвэл 4-өөс бага биш. 4 4-төөгөө тэнцв. 5 орохгүй. Яагаад гэвэл 5 нь 4-өөс бага биш юм аа.